За Монгол улс ардчил зах зээлийн эдийн засаг шилжээд нийтдээ 28 жил болж байна л да. Тэгээд дэвшилтээ зөвлөж байна. Дэвшилгүй одоо зас сайжруулах зүйлч их байна. Ялангуяа өнөөдөр Монгол улсын эдийн засгийн хөгжил улс орны үндэсний аюулгүй байдлыг хэмжээнд тулдсан гэж энэ үе гэж үзэж байгаа. Ямар гарц байна гэх юм бол энэ ажилсаг Монгол гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэе гэж би одоо сүүлийн 3 жил олон улсын хэмжээнд судалж байна. Эх орныхаа хэмжээнд судалж байна. Тэгэхээр хүн хөгжлийн гарц байхын тулд хүнийг ихтээс ерөөсөө хүүхдээс нь ахуулаад зөв Монгол хүн, зөв хүмүүжлэлтэй хүүхд болгож одоо бойжуулаад тэгээ дээрэс нь бол одоо бүх хүмүүсийн мэрэгжилтэй болох хэрэгтэй. За мэрэгжилтэй болсон хүчин жижиг дунд үйлдвэрийн эзэдүүдийг бий болгох. Дээр нь бол одоо орчин үеийн шинжилгээ ухааны технологид суралцсан дээд сургуулийн одоо мэргэжлийн өндөр боловсон хүчнийг бэлтгэх. Тэгээд үйлдвэрлэлээ хөгжүүлж олон ажлын байр бий болсноор тэрний эргээд их хэмжээний хөрөм улсын төсөвд одоо суулгаж хүн болго ажилтаа болно гэсэн ийм л одоо гол концепт байгаад байгаа юм л да. Эдийн засгийн байнгын хороо, нийгмийн бодлого боловсрол сошиал ухааны байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Одоо бол ажилсаг Монгол хөтөлбөр боловсруулах гэж байна л да. Ажилсаг Монгол хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд бас нэлээд олон ажлуудыг хийж байна л да. 3 жилийн өмнөөс Германы үйлдвэр ачааллын газрын эзэдүүтэй уулзснаас өсвөлээ төр засгийн удирдлагуудын хэмжээнд бол ярьж 3 жилийн хугацаанд ингэж ярьж байна. Холбооны бүгд найрамдах Герман улсад бол эхний удааны 20 гаруй хүүхдүүд замын чиглэлээр сурж байгаа. За Германы элчин сайдын яам болон Германы хөгжлийн хамтын ажиллагааны яамныхан маш тусалж байгаа. Цаашдаа ч сурах чиглэлээр бид ажиллаж байна. За холбооны бүгд найрамдах Герман улсын Берлин хот мужийн ерөнхий сайд Мюллертэй уулзаж 10 хүүхдийн асуудлыг одоо ойрын хугацаанд сурах 10 хүүхдийн асуудлыг бас ярьж байна. Ер нь бол өнгөрсөн жил ажилсаг Монгол хөтөлбөр санаагаа ярьсны үндсэн дээр улсын хурлын гишүүд маань дэмжиж өнгөрсөн жил бол нэг тэрбум төгрөг ажилсаг Монгол хөтөлбөрөд суулгасан. За энэ нь бол одоо 2 мэргэжлийн сургуулийн төвөд хөдөөний 2 мэргэжлийн сургуулийн төвөд бол 400 сая төгрөгийн тоног төхөөрөмж өгөх гэж байна. Улаанбаатар хотын барилгын коллежид 200 сая төгрөгийн тоног төхөөрөмж өгөх гэж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сургалтын дээр өнөөдөр бараг 50-60 оны ДТ трактор Беларусь энтри дээр дадлага хийж штэ хүүхдүүд. Тэгэхээр энэ хүүхдүүд яг ийм дээр дадлага хийсэн хүн яаж орчин үеийн тоног төхөөрөмжлөөр ажиллах вэ? Тийм учраас тэр мэргэжлийн сургалтын дадлага хийж байгаа тоног төхөөрөмжийн багш нарын чадварыг сайжруулах энэ асуудал дээр бол онцгойлон анхаарах ёстой. Цаашдаа бол Монгол төр энэ мэргэжлийн сургалтын одоо техникийн баазыг, материалын баазыг сайжруулах талаар цаашдаа ихээхэн хэмжээний хөрөмөг тавьж хийж үнэхээр ирээдүйд бэлтгэгдсэн үйлдвэрлэлийн одоо
ажиллах боловсролчин өөрөөр хэлбэл нэмэгдсэн үртгэ шингэсэн бүтээгдэхүүн гаргаж импортыг орлож экспортыг одоо нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой л доо. За 2030 онд бол 20-30 мянган өндөр мэргэжлийн чадварлаг боловсролчин бэлдэх тийм зорилт тавьж байгаа. За 20-30 он хүртэл нэг 5 мянган яг маш нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнууд бэлтгэсэн зорилго тавьж байна. Германд бол яг нарийн мэргэжлийн 320 мэргэжил байна. Монголд бол одоо 30-аад мэргэжлийг л сургаж байна. Гэхдээ би цаашдаа бол мэргэжил болгон сайхан гэдэгтэй адилхан яг энэ мэргэжлийн нарийн боловсролчин бэлдэх ёстой. Бол бид бага ярьж, их бүтээж бүгдээрээ л ажилтай, орлоготой байх асуудал бидний номер 1 асуудал байна. Ингэж л улс орны маань эдийн засаг хөгжиж, эдийн засаг хичнээн хөгжин төдий чинээ улс орны хөгжлийн нүүр царай харагддаг. Төдий чинээ дэлхийн нийт биднээс хүлээн зөвшөөрдөг. Төдий чинээ манайд хөрөнгө оруулалт явагддаг. Тийм учраас бид нэг имижтэй болмоор байна. Бидний тавьсан зорилгоор бол 2020 он гэхэд одоо ажилсан Монголын гэдэг үг хүн болгоны чихэнд хоногших ёстой. 2030 он гэхэд бол дэлхийн Монголыг ажилсаг гэдэг имижтэй болох ёстой. Бүгдээр ажилсаг бай. Монголын түүхийг дэлхийд үзүүлэх юм бол бид чинь хэдэн мянган жилийн түүхтэй байж хад хэдхэн жилийн түүхтэй улс орнуудад дэлхийд гайхуулагдаж байна. Тийм учраас би Монголын эргэж ирнэ гэж бат итгэдэг. Монголын эргэж ирнэ.